За энэхүү эргийг иргэн санаулал өнгөрсөн 9-р сарын 15-ны өдөр Апу компанийн гэрээт борлуулагч Алтан твш компани ажилтан биедээ бэлдэн 4 сая төгрөг 8 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэж яваад сураггүй алга болсон байдаг. За Алтан уягийг сураггүй алга болсноос хойш 15 хоногийн дараа цогцыг налах дүүргийн 3 дугаар хороонд байрлах ашиглахаа байсан уурхайн гүнээс олсон. Түүний цогцог олсноос 2 хоногийн дараа гэмтэтгээдийг хонхроос сатуулсан юм. Харин талигаачийн унаж явсан УНК 2983 улсын дугаартай ачааны микроавтобусыг Төв аймгийн 100 мод хотоос олсон юм. Хохирогчийн амь насанд хүрсэн гэмтэтгээд хамгийн сүүлд борлуулалт хийсэн хонхорт байрлах хадад мянган дэлгүүр эзэн байсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Харин энэ хэрэг одоо болтол мөрдөн байцаалтын шатандаа үргэлжилсээр байгаа юм. Энэ хэрэгт хүмүүсийг гэрчээр байцааж байсан ч 2 эмэгтэйг сэжигтэн болгож байцааж эхэлсэн байна. Эдгээр эмэгтэйчүүд тус дэлгүүрийн эзний эхнэрийн танилуд байсан гэдгийг хэлж байна. Отгон цэцэг гэхийн эмэгтэйрүү нийслэлийн гэмтрэхтэй тэмцэх тасгаас хүн ярьж хэрэгт холбоотойгоор хэдэн зүйлийг тодруулах хэрэгтэй байна гэсний дагуу түүнийг очиход шууд мөрдөн байцаагч нь гар хүрч эрүүдэн шүүх ажиллагааг эхэлсэн байна. 2014 оны 10 сарын 1-нд надад нэг утсаар дуудлага авчихсан. Баян Улаанбаатар хотын гинт зэрэгтэй тасгаас ярьж байна. Танаас нэг хэдэн зүйл тодруулах гэсэн юм а та ярьж уулзаад нэг хэдэн зураг хараад өгөөч гэж заасан. Тэгээд би очиод уулзсан чинь 9 сарын 15-ны өдөр Апугийн борлуулагч борлуулалт хийж аваад алга болсон. Тэнд бол жижигдэж байгаа Хөрөсүрэн гэдэг хүн жижигдэж байгаа Хөрөсүрэн бол танаар уцаар залгасан байна. Ямар өчтэй залгасан бэ гэж асуусан. 9 сарын 15-ны өдөр та хаана юу гэж явсан бэ? Тухайд бол Хөрөсүрэнгийн би ихнэр отгаантай намын чиглэлээр ажилладаг. Манай үүрийн дарга би бол боловч тоолондоо би тэр намын чиглэлээр хугацаад ирсэн. Өөр бол ийм тийм байхгүй. Тэр өдөр бол би тэр айлд очиагүй гэдгийг хэлжсэн. Ууж дууссан 1 литр ховсны савар миний нүүрлөө цацаа загвар бодоод би юу ч мэдэхгүй штэ. Би юу ч хараагүй үзээгүй. Би тэр өдөр очиагүй штэ гэдэг. Гэтэ худлаа яриадаг юм. Тэгээд ийм хүзүүнтэй ийм хар орооч зүтсэн. Тэр ороолтоор ингээд гараа орож миний нуруу муруу бүх юм бод эрүүдэн шүүгээд та нар ингэж авахгүй штэ. Хүнийг ингэж хоноод өнзүүлэн байцааж та нар ингэж хөл зөрч байна гэд би тухайн үед тэгдээсэн. Тэгээд чи одоо гар үсгээд зур. Чи 9 сарын 15-нд тэр өдөр байсан биз дээ. Үгүй би тэр айлд байгаагүй гэдэг. Тэгсээр надад судал мэдүүлэл гаргаж авсан. Чиний хэрэгээс гарах гацж байгаа ганцхан нэ. Чи нэг л удаа мэдүүлэл өгсөн юм чи одоо чи 15 гэхгүй бол чи бүгд найрамд тоогшуулна. Ээжтэй баяртай гэж хэл. Охиндоо баяртай гэж хэл. 9 сарын 31 3 залуу орж ирээд элдэн өнгөөр доромжлаад чи Апугийн залуу чи мэдэн нэзтэй. Утсын мэдэн нэзтэй чи утсан гэж загнаал элдэн өнгөөр доромжлаад. Бага газараа байгаараа чи. Юу вэ? Тэгээд 10 сарын 1-нд намайг үдээс хойш нэг миний утсан дуудлага ирээд намайг дуудсан. Гэнт хэрэгтэй тэмцэх газраас ярьж байна. Хэдийн тодруулж авалж асууя. Хүрээд ирээч гэсэн. Тэгээд сэдэ ширэнгүүтээ шууд юу ч хэлэхгүй. Машин суу. Надтай бас нэг залуу байсан. Машин суу гэ. Машиндаа суулгаад тэгээд аваад хаашаа явах чагаа ч хэлэхгүй. Хаашаа явах чагаа юу ч дуухгүй. Тэгээд явж налаахын цагдаагийн газар очсон. Налаахын цагдаагийн газар очиод хүн болгон орж ирээд миний өрөөнд нааш нь оруул гэж одоо сүрэн даргана. Гэнт хэрэгтэй тэмцэх. Миний өрөөнд орвол нааш нь оруул гэж хүн болгон өрөөнд дамжуулж оруулаад чи тэдний 15-нд байсан биз дээ, очисон биз дээ гэж загнаад. Тэгээ нөхөр байхгүй байсан. Тэгээ хоёр хүүхдийн маань асрамжийн газар одоо чамайг шууд ачна. Одоо тогтоолыг биччих. Юу шууд ачи хоёр хүүхдээ асрамжийн газар явуул гэж. Хэдэн жилийн дараа чиний хоёр хүүхэд ингэж сууж ин штэ гэдэг. Бүгдээрээ тэгцгээгээл. За энэ мэтчлэн эрүүдэн шүүх ажиллагаа мөрдөн байцаалтын явцад байсаар байгаа юм. Шүүх хуулийн байгууллага хинэгний эрх ашигын төлөө бос чухам үннийг тогтоох ёстой ч ажлаа хаанга дутуу дөлмөг хийж байгаагаас энгийн иргэдийн эрх ашиг зөрчигдсээр байгаа юм.